Заасан байна уу? За би хотоод эмчлэх арга гэдэг энэ пэйж дээр хеликобактер гэдэг энэ сэдвийн талаар зөвлөгөө бичлэг хөргүүл сонирх уу гэд ингээд хүмүүсээс санал авсан чинь 1700 хүн сонирхож байна гэдгээ биднэрт одоо мэдгдсэн. За тийм учраас энэ хеликобактерийн талаар нэг цуврал хідэн зөвлөгөөг явуулъя гэж бодож байна. За мэдээж санамсаргүй тийм ээ энэ хеликобактер гэдэг сэдвийг та сонирхоогүй бах. Танд ямар нэгэн асуудал байгаад байгаа хеликобактертэй байгаа байх. Эсвэл бактерийн эмчилгээ хийх хичээд одоо энэс цааш явах вэ гэдэг асуудлаа шийдлээ хайгаад явж байгаа байхаа гэж би бодож байна. За тэгэхээр ер нь бол би байнга хэлдэг. Миний өмнөх бас хеликобактерийн сэдвийг сонсч ирсэн хүмүүст бол юу гэдэг агуулга байдаг вэ гэхээр ер нь бол энэ бактери бол тэтгэдэргүй ихэнх хүмүүст байгаа. Гэхдээ бактери илэрсэн хүн болгон толгой дараалаад эмийн эмчилгээ хийлгэх шаардлага үнэхээр байдгүйгүй юу гэдэгт бодоорой гэж би хэлдэг. Яагаад вэ гэхээр таны биед тийм ээ одоо ялангуяа хоол боловсруулах замд таны гидсэнд таны биеийн эсээс чинь 3 дахин их бактери байгаа. За тэр бактери чинь нэг нь л хеликобактер байгаа шүү дээ. За тэгэхээр та одоо антибиотик уугаад тэр бактерийг устгах гад арга хэмжээ аваад байгаа нь ер нь хэр зөв юм бэ те. Тэгвэл тэргүй таны биед угаасаа бактери амьдрах ёстой. Та өөрөө тэр бактерийн хувьд бол их дэлхий ертөнцийн. Тийм учраас та тэр бактерийг ангижруулах ямар ч шаардлага байхгүй. Гэхдээ мэдээж бактери дотроо бол одоо ашигтай бактери одоо эмгэг төрүүлэгч гэдээ ялгаж байна л да. За тэгвэл энэ тохиолдолд бол одоо муу бактери гэж нэрлэдэг байгаа. Тэр бактери бол хүний биед байж л байх ёстой. Тэгжээд тэр хоёр чинь сайн муу зэрэгцэн оршиж тэнцвэртэй байдаг. Тэгэхээр та тэр бактерийг устгах гээд одоо жишээ нь маш хүчтэй 2 төрлийн антибиотик ууж байгаа. За одоо бол гурвалсан эмчилгээ баг хийхгүй байгаа. Ер нь бол үндсэндээ дөрвөлсэн эмчилгээ хийж байгаа. Энд юу орж ирж байна гэхээр хэсэг хугацаанд таны хотоодны хүчлийг одоо дарангуулж байгаа. Ийм ууж байна. 2 төрлийн антибиотик ууж байгаа. За ихэнхдээ бол амоксициллин, клотримицин 2 ууж байгаа. За тэгээд дараа нь болохоор дөрвөлсэн эмчилгээ болох юм бол висмутийн давсыг оруулж ирж байгаа. Энэ бол хүнд металлын давс. Хүнд металл. Тийм учраас энийг байн гуух нь танд одоо сайн биш. Таны биед одоо хортой байцыг л байн оруулаад байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ийм айхтар эрсдэл үүрээд одоо тийм ээ та 2 хүчтэй антибиотик ууж гидснийхэн тэр бактерийн тэнцвэрийг бүхэлд нь ерөнхийдөө ингээд тэнцвэргүй маш их одоо доголдсон байдалд оруулаад тэгээд тэр хеликобактерийг устгах нь ер нь зөв юм уу? Хүн болгоо ер нь энэ бактеритай гэж онцлогдсон хүн болгоо энэ бактерийг ер нь устгах шаардлага үнэндээ байгаа юу? За энэ дээр бол ерөнхийдөө одоо уламжлалт одоо бидний тий Европ анагаах ухаанд бол угаасаа ямар нэгэн вирус бактерийг устгах гэж л тэмүүлдэг штэ. Гэтэл функционал анагаах ухаан гэдээ байгаа. Та бүхэн хэрвээ хайгаад үзэх юм бол энэ талаар бас нэлээд олон юунууд явагдана, мэдээлэлүүд олно. Тэгэхээр энэ анагаах ухаан болохоор яадгүй гэхээр бидний одоо тэр одоо уламжлалтай Европ анагаах ухааныг яг хувь хүнийх нь хувьд авч үздэг. Өөрөөр хэлбэл таны хувьд эмчилгээ ямар байх вэ гэдгийг шийдэхдээ таны өөрийн амьдралын хэв маяг өглөөнөөс орой хүртэл та яаж аж төрдөг юм. Та юу идэж уудаг юм гэдгээс. За тухайлах юм бол яг өнөөдрийн сэдв хеликобактертай хамт аваад үзэх юм бол яг энэ бактери таны хотоодонд тийм ээ ер нь ямар нөлөөлөл үзүүлээд байгаа. Та хоёр зэрэгцээд амьдарч болохгүй юу? Амьдарч одоо болохооргүй тийм хэрвээ бактери байх юм бол мэдээж ямар аргаар устгах уу гэдэг тал дээр илүү ухаалгаар авч үздэг. Тэгэхээр бактери одоо хотоодонд байхдаа зүгээр ямар ч одоо шарх үүсэхгүйгээр, хатангашруулахгүйгээр, хавдар үүсэхгүйгээр зүгээр нэг айдуухан амьдраад ээж болдог. Ихэнхдээ л тийм байгаа. Зарим тохиолдолд тэр бактери өөрөө таны дайсан болоод таны хотоодыг бол их хэмжээгээр гэмтээгээд, састыг нь гэмтээгээд тэгээд цаашлаад одоо шарх үүсгэн, эсвэл хавдар үүсгэн тэр бол байгаа. Гэхдээ эн чинь юунаас хамаарч ийн гэхээр тэр бактери хеликобактер гэхээр нэг л төрлийн бактери байхгүй. Дотроо бол олон омгуудтай байгаа. Одоо жишээ нь дэлхийн 8 тэрбум хүмүүс чинь бүгдээрээ Аз биш, бүгдээрээ Европ эсвэл өнгөт арстан биш шүү дээ. Одоо хоорондоо ингээл олон одоо үндэстэн олон одоо омгуудаар ингээ байгаа шүү дээ. Яг тэрэн шиг хеликобактер ч гэсэн чинь дотроо олон төрөлтэй. Тэр төрөл дотроосоо одоо тийм ээ ямар ген нь танд давмгайлаад одоо байгаа вэ гэдэг нь л хамгийн чухал.
Зарим нь бол ерөөсөө ямар ч шархч үүсгэхгүй, хавдарч үүсэхгүй ингээд байгаад идэг бактерийг бол та устгах ерөөсөө ямар ч шаардлага байхгүй. Та тэр бактерийг устгах гэж хийсэн эмчилгээ чинь харин таныг маш эрсдэлд оруулна. Гэтэл маш их хортой тийм генд агуулсан өөрөө тийм уургуудыг ялгаруулдаг тийм бактери бас байгаа, хеликобактер. Тэрийг бол харин устгах ёстой болж ирдэг. Гэвч бидний одоо хийлгэж байгаа шинжилгээ амьсгалын сорил, өтгөнөөр эсвэл ходоодноос авсан эдийн шинжилгээгээс ургуулсан тэр бактери илрүүлж байгаа энэ шинжилгээнүүд нь болохоор таны ходоодонд байгаа тэр бактери танд их хортой юу, хоруу чанар өндөртэй юу, эсвэл зүгээр зэрэгцээд амьдрахад ямар ч асуудалгүй байх уу гэдгийг тодорхойлж чадахгүй. Энэ шинжилгээ чи өөрөө тусдаа хийгддэг, нэлээд өртөг өндөртэй, бүх эмнэлгүүдэд хийгддэггүй. Тэгэхээр энэ шинжилгээ хийгээгүй байжээч та антибиотик уугаад байна гэдэг чинь одоо өөрийгөө маш том эрсдэлд дагуулад байгаа. Яагаад тэгэхээр та антибиотик уухад жишээ нь бидний уудаг монголчууд одоо юун туранд одоо туханд хөрвөлгүй л уучдаг тэр антибиотик чи юу гэдэг вэ гэхээр одоо бид нэр амоксициллин байна шүү дээ. Гэтэл тэр чинь нөгөө бидний энэ гурвалсан эмчилгээнд ч дөрвөлсөн эмчилгээнд ч ихэн шатанд ороод ирчихсэн байна. Гэтэл та өмнө нь амоксициллин хэрвээ ууж исэн бол таны тэр антибиотикийн мэдрэг байдал ерөнхийдөө багассан, тэсвэржилт үүсчихсэн байдаг. Тэсвэржилт гэдэг юу гэж ойлгох вэ гэхээр та тэр эмийг уугаад таны бид ерөөсөө үйлчлэхгүй гэсэн. За Монголд хийсэн судалгаа байгаа. Тэр судалгаан дээр болохоор сүүлийн судалгаан дээр 361 хүн дээр яг ходоодноос нь эдийн шинжилгээ хийгээд тэндээс бол одоо бактери илэрсэн юм хүмүүстээр тэр бактери нь тэр ууж байгаа эмэнд нь хэр нөлөө үзүүлж байна гэдгийг судлаад үзсэн чинь ер нь бол калатримицин гэдэг өгж байгаа эмний 51% нь ерөөсөө ямар ч үйлчлэгээ үзүүлэхгүй тэсвэржилттэй байна гэж гарсан. Энэ бол Монголд хийсэн судалгаа. Өөрөөр хэлбэл та антибиотик одоо хеликогийн эсрэг уусан эми чинь хоёр хүний нэгт нь бол ерөөсөө үрдэнгүй л угаасаа л үрдэн байхгүй. Тэгэхээр та тэр эмийг уулаа гэд таны бид бактери устгаагүй, хеликобактери устгаагүй мөртлөө таны бид хэрэгтэй олон бактериудыг чинь устгачихсан байж идэг байна. Тэгэхээр энэ бол уудаг олон эмнүүдийн төрөл болгон дээр ерөнхийдөө ингээд үзэхэд ерөнхийдөө монголчуудын дунд антибиотикийн тэсвэржилт маш өндөр гарсан. Өөрөөр хэлбэл монголчууд хитийцэн их хэрэглээтэй, антибиотикийн өндөр хэрэглээтэй юм байна. Өмнө нь антибиотик их хэрэгжилж байсан. За хэрэглэхдээ буруу хэрэгэлсэн. Яагаад буруу гэхээр хоорондоо зохицохгүй төрлийн антибиотикийг хослуулжуулсан, эсвэл эмчилгээ хийж явахдаа яг эмчилгээнийхэн курсыг дуусгахгүйгээр дутуу орхитуулсан. За эсвэл тэр эмийн үйлчлэгийг саарамжуулах өөрийнхөө амьдралын хэм маягаараа ингээд нөлөөлсөн гэх мэтчлэн ийм олон янзын шалтгаанаас болоод ерөөсөө антибиотикийн тэсвэржилтийн тал дээр маш их асуудалтай болчихсон. Тэгэхээр за та яг ингээд хүчилж байгаад антибиотик уучи. Гэтэл та дараа нь ямар нэгэн байдлаар бид нар таашгүй штэ. Ямар нэгэн байдлаар түлэгдэх, гэмтэх, эсвэл ямар нэгэн хаалгаа хийлгэх ч юм уу яг юу ч тохиолдож болно. Тэр тохиолдолд танд өрсөл одоо маш их сайн дарах үйлчлэгээ хийх эмчилгээ шаардлагатай байлаа гэхэд та өмнө нь уусан тэр антибиотикоо уухад үр дүн бараг гарахгүй. Тэгэхээр яг тэр амин тулсан үед бол тэр уусан эмнээсээ болоод та одоо эрсдэлд орох юм байдалд хүрнэ. Тэгэхээр би яагаад энийг ингээд сануулж хэлээд байна гэхээр ер нь бол хеликобактер ганцаархнаа тодорхойлно гэдэг бол маш өрөөсгөл юм аа. За эмчнэрийн хувьд ч гэсэндээ зөвхөн ганцхан бактери илэрсэн гэдэг дээр нь үндэслээд эм бичиж өгөө тэр хүнийг маш хүчтэй эмийн эмчилгээнд оруулна гэдэг чинь өөрөө бас бид нар ботхол ёстой асуудал болж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэргүй монголчууд антибиотикийн тэсвэржилт маш өндөр гарчаад байхад тэр антибиотикийг өгөөд байх нь хэр ухаалаг байх вэ? Энэ дээр бас бид нар бодох ёстой. Тэгээд хамгийн гол нь ходоодны дуран хийлгээд тэгээд тэр ходоодн дээр үүсчихсэн байгаа гэмтэл аль газар аль хэсэгт нь ходоодны нуглуур дээр байна уу, гарах хэсэг дээр байна уу, их бие хэсэг, ёроол хэсэг дээр байна уу? За цаашлаад 12 3 гэдсэнд ямар байна, булцуу гэдсэн дээр ямар байна? Тэнд өөрчлөлтүүд хэр байна? Шарах шалбархаа үүсчихсэн байна уу? За өөрөөр хэлбэл ходоодны аль хэсэг дээр гэмтэл үүснээс нь бид нар ерөнхийдөө тэр бактерийн ходоодонд үзүүлж байгаа сөрөг нөлөө хэр хүчтэй байгааг нэгдүгээрт илрүүлэх ёстой. Тэрийг заавал хийнэ. Хоёрдугаарт ходоодон дээр үүссэн тэр гэмтлэр нь ерөнхийдөө энэ хеликобактер нь хэр одоо нөгөө генийн хувьд хоруу чанартай байна уу? Эсвэл тантай хамт байхад ямар ч асуудалгүй тэр нь байна уу гэдэг нь ерөнхийдөө харагддаг. Тийм учраас та зөвхөн хеликобактерийн шинжилгээгээрээ бити юм угаач гэж би хэлэх гээд байгаа. За тэгээд ерөнхийдөө бол антибиотик уусан ч гэсэндээ энэ бактери яг
нэг хэсэг бол ингээд голомт нь дарагдаад тэр хүчтэй эмийн нөлөөгөөр ерөнхийдөө тоо толгой нь буурж болно. Гэхдээ хамгийн аюултай нь үлдэж хоцорсон тэр хэсэг нь яадаг вэ гэхээр илүү айхтар одоо мутацид ороод өөрийгөө өөрчлөөд тэсэн одоо амьдрах чадвартай болгочтой. Тэгэхээр та дахиад нэг үзүүлэхэд антибиотик нь их буугаагүй байх юм бол эмч бол яадаг вэ танд дахиад арай өөр бүлгийн антибиотикуудыг уулгана. За мэдээж тэр антибиотикийн нөгөө өмнө нь ууж байгаагүй тохиолдолд буuna. Гэхдээ л дахиад үлдэн тэр үлдэж байгаа нь улмаар бүр одоо харах шиг болол үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр та тэр бактерийг устгах гэж ингэж бүр улаар нь дайрч тийм ээ улаар нь тэмцэх нь хэрэг байгаа мó юу юм. Тэгэхээр тэрэн дээр бас бодоорой гэж би хэлмээр байгаа. Хэрвээ тийм ээ энэ талаар цаашлаад үргэлжлүүлээд хоолт тал дээр нь тэгээд манад хийгддэг нөхөн сэргээ хэмжлэгээний талаар дэлгэрүүлээд мэдээлэл авъя гэх юм бол та нар комментэд 2 гэд бичээрэй. Хэрвээ олон хүмүүс муу адилхан сонирхож явах юм бол би үргэлжлүүлээд энэ хеликобактертай холбоотой та бүхэнд хэрэгтэй юм зөвлөгөөнүүдийг хүргэнэ гэж бодож байна. За ингээ утгагүй уулзцгаая. Хотоод гизээ аль болохоор им хэрэглэхгүйгээр өөрийнхөө амьдралын хэм маягаараа хоолтоороо хүн сэргээ хэмжлэгээр ангааж сурцгаая. За ингээд утгагүй уулзцгаая. Баяр таа.